дээрхэн хувийн бодлоо гэдэг юм. Тэгээ хувийн бодлоо хэлж байна. Ер нь өөрөө бол тийм үг байдаг шүү дээ. Өөрч өглөө босохоор өдөш хосгоно гэж сайхан үгдий. Сайхан үгш бидний амьдралын л үг. Тийм болохоор өөрөө хойшлуулна гэдэг бол төр зур санаа марч байгаа. Дараа нэг боломжтой үеч нөгөөд чинь гараад ирдэг байхгүй. Үнэхээр тариалчтай өрөвжүүл тэр сайхан тэр нөхцөлд боломжийн одоо нөхцөл байдлыг одоо тал талаас нь ярилцах хэрэгтэй. Одоо толгой маажил бас банкны зээлтэй байсан. Тэгээд төвөмгийн тариалчтай бол тэрийг одоо сайн мэднэ. Энэ онцгой нөхцөл байдал үүсэж чинь гэж бас байгалийн гамшиг. Эн чинь бол баг тэгж том ялж болохоор байгаль цагаар үзэгдэл болно шүү дээ. Онцгой үзэгдэл. Энэ бол гамшиг бас нэг талдаа. Учиргүйч одоо нэг сайн болцоо манайдынхан одоо ингээд нэг авч байгаа хэмжээгээр нэг зээлд дарчих хэмжээнд байх гэж баримжааж байгаа. Асуудал өөрөө харах боломжууд төр засгийн талаас байгаа юм бэл. Банк нь бол зээлийн тодорхой хэмжээнд хөнгөлөх юм уу? Яг үндсэн зээлийн төлөх боломж нь байна уу юу? Яг эрсдэлтэй хэсгүүд өөрөөр хэлбэл үр худалдаад авчихсан нөхцөл байдлын тэр гамшигын сангаас хойш одоо бас хөндөөлдөг юм. Тэгж л одоо эрсдлийг даван туулах юм бол зөв болно. А зүгээр одоо чи хойтон хүртэл бай гэж хойтон жилд дахиад гам болчвол нэмэл зээл болоод чинь шал дэмш. Тэр бол одоо би нэг өрөвж байгаа юм шиг мөртлөө улам л эрсдлээр төлчих юм гэсэн.